За сайн байцгаана уу хүүхдүүд. Өнөөдрийн хичээлээр бүгдээрээ шугам тэгштэл гэдэг хичээл үзнэ. За математик тодорхойлолттой бүгдээрээ танилцгаая. Тэгштэл гэдэг нь үл мэдэгдэх тоо агуулсан бөгөөд тэнцүү тэмдгээр холбогдсон математик бичвэллийг хэлнэ. За тэгвэл тэгштгэлийг зөвхөн тоо биш тэнцвэртэй байгаа жинлүүр гэж төсөөлж ойлгол үр дүнтэй байх нь. За энэ тэнцвэртэй жинлүүрээр төсөөлөх нэ. За тэгштгэл бол математик хэлээр бичигдсэн таавар бөгөөд тэнцвэрийн зарчмыг ашиглан тэрхүү тааврыг олох хариуг нь олохыг тэгштгэл бодох гэж ойлгож болох. За тэгштгэлийн шийд гэдэг нь тэгшгэлийг үнэн байлгах үл мэдэгчийн утгыг тэгштгэлийн шийдэг нь шийдийг олсны дараа анхны тэгшгэлдээ орлуулж шалгахад зүүн баруун талд заавал тэнцүү гарах ёстой гэдэг байна. За тэгшгэлийг бодохдоо тэр тоогоо олохын тулд буюу нөгөө үл мэдэгдэх тоогоо олохын тулд хамгийн сүүлд хийсэн үйлдэлээс эхэлж ухрах хэрэгтэй. Буруу үйлдэлийг хийнэ гэсэн үг. За тэнцүүгийн хоёр талд тэнцвэрийг хадгалж бодно. За энэ жишээ бодлогыг хүүхдүүдээ за ажиглаарай, бичлэгээ зогсоож байгаад яаж бодсныг сайн ажиглаж болно. За энэ жишээ бодлого. За 2x тэнцүү 6. Энэ нь x-ийг 2-оор үржүүлэхэд 6 гарна гэсэн утгатай. Үржүүлэхийн буруу үйлдэл нь хуваах тул хуваах үйлдэлийг 2-той хуваагаад x тэнцүү 3 гэж гарч. За энийг өгсөн жинлүүр дээр бодож харуулъя. За тэнцүүгийн нэг талд 2. За нөгөө талд маань тэнцүүгийн нөгөө талд 6 байна. За тэгвэл жинлүүрийн нэг талд 6 гэдэг. За илэрхийлэл маань тэнцүү болоо байна тийм. За одоо илэрхийлэл маань тэнцүү үгээр холбогдсон учраас тэгштгэл болсон жинлүүр маань тэнцвэрээ хадгалсан. За үйлдэл маань үржих үйлдэл. Тэгвэл ургуу гарна бүгдээр хуваах үйлдэл. За тэгвэл 2-т үржүүлсэн байгаа учраас 2-т. За жинлүүр маань тэнцвэртэй байна. Яг 2 талын зэрэг 2-т хуваасан гэсэн үг. За дараа нь бүгдээр сургачийн жишээ бодлоо. Дасгалаас бодцгоо. За жинлүүрийн нэг талд 9 гэсэн тоо. За нэг талд нь 6x. За бас хасах 3 байна. За тэгштгэл маань тэнцвэр олоогүй тий. За тэгэхээр хэд байвал тэнцвэр олох? Нэг мм томор 2 юм байна. За тэгвэл яаж 2 гарах вэ? За уруу үйлдэлийг хэзээ. Хасах байгаа учраас нэмэх үйлдэл. 3-ыг нэмэх хасчаас 3-ыг хоёр талтай зэрэг нэмээд өгье. За үржих нь 6 тэгвэл хуваах үйлдэл. 6 үржүүлээд 6-д хуваач өгье. За ингээд үл мэдэгдэх томор 2 байна. Жинлүүр маань тэнцвэр хадгалж байна. За тэгвэл дэвтэр дээр би математик хичээлээр идэвхтэй яаж хийх вэ? Сайн гэж бодох нь хараа бүгдтэй. Багшны улаанаар ингээд тодруулаад өгсөн байгаа үйлдэлүүдийг за дараагийн бодлогыг харъя. За энд хасах үйлдэл, хасах 5 гэж байгаа учраас хоёр талдаа яг тэнцвэр хадгалаад үйлдэнд 5-ыг нэмж өгсөн. За тэгээ 5-аг маань тэгвэлчин яг хуваах үйлдэл байгаа учраас уугаар нь үржих үйлдэл хийж өгсөн байна. За ингээд x маань 27 гарч. За дараагийн бодлогоодыг хүүхдүүд нь бичлэгээ зогсоож байгаа сайн бодлогыг хараарай. Яаж бодож байгааг. За ингээд хүүхдүүдэд амжилт хүсье. Баярлалаа.